Тэгээ би энэ чигээс юу асуух гэдэг юм гэхээр та би одоо нэршлэрийн зүгээр соёл, спорт, аялал жуулчлалын 3 салбарыг ингээ хариуцсан сайд хараад байна шүү дээ. За тийм. Өнөөдрийн засгийн газрын бүтц соёлын яам гэж тустай байна. Таны яамд жишээ соёлын яам тустай гарч, спорт нь тустай гарч шүү. Аялал жуулчлалын ингээ тустай байгаль орчинд хамт явуулчихна яасан. Таны одоо яг тэр яамыг удирдах явах үед яам дээр энэ ямар хөө реформ шинжилгээний зүйлүүд хийгдсэн байдаг юм болоо. Одоо ингээд хүмүүс залуучууд яг тэр үеийн залуучууд одоо баг мартсан мэдэхгүй яваад байгаа. Тэгээ тэрийг хоёулаа жоохон сэргийгээд ирвэл. Хамгийн сонирхолтой нь өчигдөр би 3 урилга хүлээж авлаа зэрэг. Гуруулаа соёлын тухай айгуу сайн. Нэг нь Yale их сургуулиас намайг нэг Африкт болох нэг соёлын өвийг хамгаалах олон улсын нэг семинарт яг энэ соёлын сайд байхдаа соёлын өвийг хамгаалж байсан туршлагаа ярьж өгөөч гэж урьж байна. За нэг нь болсон чинь Францаас нэг урлаг ирж байна. Тэр нь болохоор Францд байгаа нэг сургуулийн их сургуулийн яг энэ соёл судлалын ангид та яг ингээд нэг соёлын яамны бодлогоо та яаж тодорхойлдог гэсэн тэрийг манай Францын оюутнуудад ярьж өгөөч гэдэг нэг урлаг ирж байна. За 3 дахь нь болохоор сая юунаас миний ажиллаад ирсэн Индонезиас та яг энэ соёлын талаар хийж байгаа юмнууд дээр бичсэн нийтлэлийг явуулаач бид нар энд одоо хүмүүсийн дунд тарааж уншуулах гэсэн юм аа гэдэг. Зөвхөн яг өчигдрийн байдлаар надад яг энэ соёлын бодлогын талаар явуулсан бодлого чинь одоо олон улсад туршлага болчиход байна. Энийг хэлж өгөөч гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр яагаад намайг гинт ингээд судалсан бэ гэсэн чинь яг зүгээр би болохоор яг соёл спорт аялал жуулчлалын яамны сайдаар 2 жил ажиллахдаа олон улсын хэмжээнд бол маш нэр хүндтэй сайд байсан. За яг Монголд бол намайг нэг олигтой сайд байсан гэж хүмүүс боддгоо гэж магадгүй л дээ. Гэхдээ соёлын сайдаар ажиллаад одоо би дууснаас хойш 14 онд дууссан шүү дээ. Тэр чинь би 11 жил болж шүү дээ. Тэр энэ 11 жил болоход намайг одоо урьж байгаагүй жил ерөөсөй байхгүй. Олон улсын хурал зөвлөгөө, олон улсын туршлага судлах зүйл дээр яг энэ Монголын соёлын бодлого яагаад ингэ зөв тийшээ таны үед ирэх вэ? Энэ дээр та ирж зөвлөд өгөөч гэж хэлжсэн хүмүүс зөндөө байдаг. Одоо энэ жил гэхэд би одоо 25 онд гэхэд яг энэ талаар дахиад одоо өргөдөж байна л да. Тэр би бол олон улсад их нэр хүндтэй сайд байлаа. Олон улс руу мөссөн. Гадаад тал руу нэ. Олон улсад их нэр хүндтэй сайд байна. За юугаараа нэр хүндтэй болсон гэдгээ одоо хэлэх гээд байна. Юугаараа нэр хүндтэй болсон бэхээр хамгийн түрүүнд мэдээж хэрэг Тарбасавар Батарыг Монголд авчирсан. Тийм. Тэрийг бол бас мэдэж байна. Тэрийг Монголд авчирхад би маш их хууль эрх зүйн одоо хөрсийг бэлтжиж авчирсан байхгүй юу? Америк нэгдсэн улсын шүүхэд хандлаа, 3 удаагийн шүүх хурлыг тэнд яллаа. Монголд энэ Ленин музейд 3 удаагийн шүүхээр шүүхтжиж байрыг бэлдэж шүүхээр зарагдаж авлаа. Дээр нь тэгээд нөгөө Европод хулгайлагдаад алдагдсан өвүүдийг хийн ч авч чаддгүй бүр тэн зүгээр харамсаал байж байгаа байсан зүйлийг би Европ руу хулгайлагдсан зүйлүүдийг авдаг сувгийг би нээж гэрээ хэлцээрийг Бельгийн музейтэй хийсэн. Тэр шугамар одоо байнга одоо Европоос манай олдрууд эргэж ирж байгаа. За тэгээ Америкта бас гэрээ байгуулсан. Танаа энд одоо хулгайлагдсан соёлын өмнө ирэх юм бол араас нь явуулаад байгаарэ гэдэг. Тэгэд би хэдийгээр сайдаасаа бууцсан ч гэсэн намайг бууцны дараагаар Америкаас ч ирж байгаа, Европоос ч ирж байгаа. Ингээд 2 сувгийг би нээчихэд явсан байхгүй одоо Америкт хулгайлагдаад очисон соёлын үүдийг авчирдаг нэг сувг нээсэн. Европт хулгайлагдсан зүйлүүдийг авчирдаг нэг сувг нээсэн. Тэр сувгаар тэр миний одоо үед байгуулагдсан гэрээнүүдийн сувгаар одоо соёлын өвнүүд ирсээр байгаа. Жилээс жилд ирж байгаа. Тэгээ дараагийн сайдууд тэр дараагийн соёлын үеийг хүлээж авч байгааг харахад их сайхан байдаг. Тэр зэрэг ер нь бол бодлого чинь ямар байсан бэ гэхээр одоо гадаадд байгаа соёлынхаа үеийг Монголдо оруулж ирэх сувг нээхэд бол яг энэ 2 жилийг зарцуулаад тэр сувгийг нээж чадсан. Авчирсан соёлынхаа үеийг яаж хадгалах вэ? Яаж судлах вэ? Яаж хамгаалах вэ? Яаж даатгах вэ? Яаж тийм одоо тэр мерчендайзинг гэрээгээр иргэдэн тэрнийхээ үр шимийг хүртдэг байх вэ гэдгийг бас соёлын үеийн тухай хуулиараа хийж өгсөн. Тэгэхээр Монголдо би хууль эрх зүйн тогтолцоог нь бэлдээд өгсөн. Гаднаас оруулж ирэх сувгийг нээж өгсөн. Ийм ажлыг би одоо ямар ч гэсэн хийсэн. Одоо бол энэ нэг ажил болоо бас явж байгаа. Одоо байнга явж байгаа. Байнга явж байгаа. Тийм. Энэ гэрээ чинь одоо жишээлбэл Бельгийн хааны ордны музей дээр гэрээ их явдал их сонирхолтой байсан л да. Хүмүүс ерөөсөө тэрийгээс яг тухайн үед хинж анзаараагүй л дээ. Яг бол Батараас илүү дуйлантай зүйлээс мэдэгдэхгүй байж байгаа 2 жил өнгөрцөн учраас яг Батарын араас яг 2 жилийн дотор би 400 соёлын өвөг авчирсан байдаг. Өөх, нэлийн юм. Тийм, 400. 196-г одоо Италиас авчирсан байдгийн.
110 орчмыг би Германаас авчирсан байдгийн. За Японоос нэлээд олон ирсэн байдгийн, Англиас ирсэн байдгийн, Америкаас ирсэн байдгийн. Тэгээд Бельгээр дамжаад Францаас ирсэн байдгийн. Тэг яг ингээд тоолоод ингээд үзэхлээр би бол нэг 400 орчим соёлын үеийг 2 жилд Монголд авчирч өгчөөд сайдсан болсон гэсэн үг. Тэгээ соёлын үе дотор юу байх вэ? За одоо хүмүүсийн хамгийн сайн мэддгээр бол мэдээж хэрэг Батар байгаа. За тэгээд нөгөө Николас Кейжийн нөгөө гэрээнүүдийг чинь би хийсэн шүү дээ. Николас Кейж дээсэн Тарбасаорс Батар их. Тэгээ 22 үлэг гөрүүлгээд асар том 22 үлэг гөрүүл Англиас ирсэн байдгийг. 196 соёлын үе дотор бол Итали руу яваад, Европ руу яваад 20-од жил мартагдчихсан. Маш олон том соёлын үеүүд байдгийг. Тэрэн дотор 3-4 Тарбасаор байдгийг. Тэгээд дээр нь Дэнхэр гээд одоо шинжлэх ухааны бүр нээлт хийх үз. Тийм одоо дэлхийд ганцхан байдаг гавлын яс олдохгүй алга болсон. Тэрийг олоод Францад байсныг нь олоод Бельгийн музейгээр дамжуулаад Монголд авчираад яг Цэдвутамбын оюун гэрлэлд миний нэр дээр хаяглаад Монголд иржсэн. Тэгэхээр зэрэг яг одоо дэлхийн хамгийн том шинжлэх ухааны сэтгүүлд сенсац гэж гарсан нийтлэл нь тэр Дэнхрээр гарсан байдаг. Тарбасаор Батараар биш. Дэнхэр гэдэг гавлын ясыг авчирсны дараагаар одоо дэлхийн бүх шинжлэх ухааны сэтгүүлүүд Монголыг бичсэн. Одоо Монголын хамаг гой юмнууд буцаж гэртээ ирж эхэллээ гэдэг. Тэгээ тэрэн дотор тэр одоо аимшигт савруу гэдэг Монголын музейд зөвхөн савруу нь байдаг байсан. Өөр юу ч байдгүй байсан тэр үлэг гөрүүлийн гавлын ясын одоо хулгайн замаар алдагдсан байсан би оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд таны ингээд оруулж ирэхэд Барсуултгой тэгээ одоо нөгөө одоо 90 доктор гой маань хүү Барсуулт доктор. Барсуултгой өвөөссөн шүү дээ. Оюун гэрэл сайдаа баярлалаа. Шинжлэх ухаанд та Монголын шинжлэх ухаанд хизээч одоо хийж чадахгүй байсан хамгийн том үнэт одоо хизээч олж авчирч судалж чадахгүй байсан хамгийн том үе маань та авчирч өглөө баярлалаа гэд бүр тийм ахмад настай хүн өөссөн шүү дээ. Өгийн монголчууд гэсэн баярлахаар юу байна л та. Гэтэ бид нар энийг бол нэг тийм аашаа сонсож байгаагүй юм байна. Одоо ингээд яг танаас сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр маш олон өв гадагшаа гарсан байхад эдийг их оронд нь буцаж авчирна гэдэг нь чинь бол амар том одоо буян гэх юм уу монголчуудын хувьд бол амар тийм тустай хэрэг. Алтан юу вэ штэ одоо Алтай ятаг гэдэг хөгжим одоо ингээд бүр унаа урлагтад ороод ирлээ штэ. Алтай ятаг гэдэг хөгжим чинь одоо Монголоос олдоод Германд судлагдаад тэгээ буцаад Монголд орж ирэхээр орж ирч чаддаггүй. Бүр ингээд хил гайлын бүх юмнууд ингээд гацчихсан. Ийм одоо хууль эрх зүйн гацаанд байсан 100 гаруй олдорыг археологийн олдорыг би оруулж ирсэн. Тэгэд бас археологийн хүрээлэнгийн захирал Цэвэнгоо бас л одоо уйлж ирсэн. Заастаа нэр оюун гэрлээс та бидний нэр археологийн түүхэнд чи үнэхээр үнцэнтэй юмнуудыг оруулж ирлээ шүү гэдэг. 2 жилийн хугацаанд бол амар их том ажил хийсэн юм байна. Одоо би танаас ямар асуулт асуух гэдэг нь гэхээр одоогийн соёлын сайдыг та юу гэж харж байна вэ? Ер нь бол үеийн сайд нар бол тэгэл ногцсон ажиллал хийдэг л дээ. Тэгэхээр надад бол тухайн үед соёлын яамыг удирдах хахад бол маш бага төсөвтэй. Би бол одоо тэр Батар матарыг авчихад улсаас ерөөсөө мөнгө аваагүй. Тийм үү? Тий, улсаас нэг төгрөг гаргаагүй. Дандаа ингээд нөгөө онгоцын гэхэд Кореан найр үнэгүй. Даатгалын гэхэд бод даатгал үнэгүй. Тээвэрлэлийн гэхэд туушин компани үнэгүй. Одоо нөгөө гайлынхын агуулга гэхэд тий. Тэгэл агуулгын гэхэд эм ойл үнэгүй. Дандаа эднээс чинь гуугаал, хөрөнгө босгоол улсаас ерөөсөө юу гарсан гэж улсаас Батарыг баглаж авчрах сав баглааны мөнгө л гарсан. Тэр нь одоо хэд орчим байх вэ? Тэр нь тухайн үед $10,000 болж ирсэн. Тэгвэл яг ингээд сав баглаа ингээд одоо өнөөдөр сав баглааныхаа мөнгийг төл. Тэгэхгүй бол одоо энийг чинь ачуулахгүй гэд ингэж байгаа байхгүй юу? Тэгээ олон улсын стандартын сав баглаагаар болгодог компаниар болгоно гэд соёлын үн цэнтэй өв учраас одоо соёлын үеийг боож чаддаг тийм мэрэгжлийн компаниар болгоно гэдэг ингэсэн чинь сав баглаа боодлынх нь боох үн $10,000 болчихдог байхгүй. Тэгээ $10,000 байдгүй. Яам мөнгө гаргаж чаддгүй. Сангийн яамнаас аавн Монгол банкар дамжуулна, цааш нь очно гэд ингэсээр идэл бараг 7 хоног гээд болдгоо. Тэгэд тухайн үед сав баглаа боодлын мөнгийг би тухайн үед надад тусалж ирсэн тий. Одоо Америк талаас чинь хуулчид одоо ингээл хүний эрхийн зүтгэлтнүүд надад тусалж ирсэн байхгүй палеонтологчид энэ төр. Тэднэрээсээ би мөнгө гуугаад хин нэг нь хуваасаа картаараа $10,000 энэ сав баглаа боодлын мөнгийг төлөөд өгөөч гэд. Тэгээд аан алтман гэд эмхтэй өөрийнх нь картыг зурж $10,000 Монголын өмнөөс төлөөд баглаа бодлоо бид нар хийлгэж ирсэн. Тэгээд дараа нь аан алтман гоод бид нар одоо яамнаас мөнгө гаргаж төлсөн л дөө. Тэгэхээр зэрэг улс бол ганцхан баглаа бодлын төлсөн байдгийг. Бусад бүх юмыг одоо бид ингээс босгосон байдаг байхгүй. Тэгэхээр би өөрөө яаж ажиллаж байснараа ингээ харахаар би маш бага мөнгөөр улсынхаа мөнгийг харамлаж тий
өрөхгүй юмсан гэж ингэж би ажилтдаг байсан тийм сайд. Төсвийн мөнгөдийг хайрын ханд. Үнэхээр хайр. Өнөөдрийн соёлын сайд дотоорын хамгийн том ялгаа бол мөнгө. Тийм. Ерөөсө тэр хүн маш их мөнгөөр ажиллаж байгаа. Би одоо тэр хүний төсвийг мэдэхгүй байна. Үнэхээр төсөөлж мэдэхгүй байна. Гэхдээ ингээ хийж байгаа ажил, авчирж байгаа тэр зочид хийж байгаа реклам, тэр CNN-аар гаргаж байгаа реклам ингээ харахад бол үнэхээр мөнгөөр үнэхээр л бялхаж байгаа. Танаа бараг хайрцны мөнгө нэг контент хийгээд байгаа юм шүү. Нэг контентны бүр 11. Тэгсэн чинь над тэр CNN-х ирдэг байсан намайг соёлын сайд байхад сая доллараар реклам чинь цацаад өгөө, сая доллар өгөөч гэдэг байсан. За. Тэгтэн чи миний яамны төсөв чинь те аялал жуулчлал зориулсан яамны төсөв чинь 5 тэрбум төгрөг л байсан байхгүй. Тэг уучлаарай би 5 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ төсвөө би компаниудаа өгнө. Манай компаниуд энэ төсвөөр үзэсгэлэн худалдаандаа явна. Би аялал жуулчлалын олон улсын байгууллагын төлбөрөө төлнө. За ингээл 5 тэрбум маань ингээд дуусчихнаа. Та нарт зарцуулах мөнгө байхгүй. Та нар харин надад туслаач. Би зөрүүлээд CNN-ээс бод. CNN тэгээ манай Монгол зориулж сая долларын маркетинг хийж өгсөн шүү. Тийм үү? Тийм. Одоо nomadic by nature гэдэг ингээд бидний үндэсний үгийг тий сая доллараар CNN хийж өгөхөд CNN-ийн сая долларыг олон улсын аялал жуулчлалын байгууллага төлж ирсэн шүү дээ. Бид нэр өөрсдөө төлөөгөө. Аялал жуулчлалын байгууллага яагаад бидний өмнөөс сая доллар CNN-д өгөх хэмжээний тэгтлээ Монголд тусалж яах вэ гэхээр би сайд олонгуудаа нэг ажил хийсэн нь олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүр хинээрч гуйлахгүй тэр дорн биелүүлдэг тийм хариуцлагатай сайд орж ирэхгүй. Орж ирэл би за олон улсын ямар байгууллагад манай Монгол улс илсэн. Тэрний одоо гишүүнчлэгийн татварыг төлсөн юм уу гэж ингэсэн чинь намайг аялал жуулчлалын сайд болоход аялал жуулчлалын олон улсын байгууллагын олон улсын аялал жуулчлалын байгууллагын татвараа манах сүүлийн 2 жил ч үү 3 жил ч үү төлөөгүй. Ингээд төлбөрөө төлөөгүй ингээд үндэслэл худалдаанд орох эрхээ асуулахад бэлэн ийм ус болцсон байсан байхгүй. Би тэгэхээр өстой эхний ээлжинд байгаа мөнгнөөсөө шууд энэ өрнүүдэд төл. Олон улсын хэмжээнд ямар ч одоо нээдэггүй бай. Хиний ч өмнө нээдэггүй яжгаад хинээс ч дараа нь юу ч гуйсан нүүр бардан байхын тулд бүх гишүүнчлэгийн төлбөрүүдийг төлгээд би гишүүнчлийн төлбөрүүдийг өстой дорн төлүүлсэн. Тэгээ байгаа мөнгөөр ингээд ямар ч үүргээ биелүүлчихэд дараа нь ингээд үүргээ биелүүлсэн татвараа төлцсөн олон улсын гишүүний одоо бүр ирэхт гишүүний ёсоор би ч олон улсын аялал жуулчлалын байгууллагын даргаас гуйж байгаа байхгүй. За манад ингээд үндэсний өрөө үг хэрэгтэй байна. Үндэсний өрөө үгэн дээр олон улсын хэмжээний маркетингийн одоо тусалцаа үзүүлээч гэдэг. Тэгээд тэр тусалцаа гэж CNN үзсэн. Өөдөөс нь мөнгө өссөн хүмүүсээс өөдөөс нь тусламж авсан. Би бол тухайн үед CNN-ээс тусламж авч ирсэн. Өнөөдрийн одоо засгийн газар бол зүгээр CNN-д мөнгийг бол цотгож авах шиг байна. Тэгээд ер нь инфлюенсерын хичнээн хүнд мөнгө төлж байгааг ингээ харахад бол маш их мөнгөтэй сайд байгаа. Тэгэхээр би бол бага мөнгөөр ажиллаж байсан, бага зардлаар ажиллаж байсан. Одоо томилтоор яваад ирэхдээ Орос руу одоо тухайн үед Сочигийн өвлийн олимпиад яваад ирэхдээ би амар бага мөнгө өрөхгүй юу? Яг тэр үзэж харах юмаа үзчихэл өөрийнхөө даруух хэмжээнд үзчихэл томилтын зардал гээл одоо яамнаас гаргаж өгсөн мөнгө илүү гарчихгүй юу? Тэгээд би яамныхаа нягтланг дуудаад одоо гадаад харилцааны ажилтнуудад дуудаад энэ надаас энэ томилтын мөнгөний илүүг буцааж ав гэд. За. Авсан чинь томилтын мөнгөний илүүг буцааж авдаг ямар ч нөгөө горин байхгүй. Томилтын мөнгө өгдөг л юм маягтайхаас буцааж авдаг маягтай. Цаасан дээр ингэж портфолио өчөж аваад байхгүй юу? Би тэрхүү яа та нар мөнгө буцааж авах маягтг байгаа. Яагаад та нар ингэ цаасан дээр зүгээр ингэ тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж байгаа юм шиг яагаад ингэ бичиж авч байгаа ингэ гэсэн чинь. Гэхдээ хинч томилтын мөнгө буцааж авчирч өгч байгаа. Бид нар ингэ томилтын мөнгө буцааж авдаг маягт бидэрт байхгүй нэгэд. Тэгээ би та нар ийм байж болохгүй шүү дээ чинь орлого зарлагын маягттай ингэ орлогын маягт цагтан дээр надаас санхүүгийн баримт хийж авдаг юм уу энэ чинь ингээд би ингээд $200 ч лөө $300 ч лөө буцааж өгсөн. Айгу нэттэй. Тийм нэг батар матар ч гэсэн айгу хөөрхөн шүү дээ. Батарыгаа ингээд олон улсаас авцсан чинь манай Монгол улс орлого авах баримтгүй үйл яах вэ? Хулгайлагдсан соёлынхаа үеийг Монгол руу оруулдаг горин байхгүй, гайлын горин байхгүй. Тэгээ гайлаар орж чадахгүй байхгүй батар. Нэрчдэг гайлаар орж чадахгүй. Гайлын бүрдүүлэлт хийж чаддгүй. Тэгээ бид нар чинь нөгөө манай яамныхан чинь гайлынхантаа суугаад ингээд манай яамны дид сайд удирдаад ингээд ажлын хэсэг гаргаад гайлынхантаа суугаад одоо нөгөө хишиг бат гайлын дарга байсан нийслэлийн хотын гайлын дарга байсан. Хишиг батын багийнхантай манай яамны багийнхан суугаад гайлд орох гэдэг нэртэй горим шинээр бий болгосон шүү дээ. Орох гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр яаж гарсан ерөөсө
бөглөгдөхгүй гэсэн үг байна. Яаж гарсан тухай. Тэгэхгүй л одоо гайлын баримтууд юу гэдэг вэ гэхээр гаднаас юм оруулах гэхээр яаж гарсан, ямар гэрээгээр юм, хин одоо тийм одоо бүх түүхээ биччихэж оруулдаг юм байна л да барааны. Тэгсэн чинь Батарт түүх байхгүй зүгээр. Монголоос яаж гарсан түүх байхгүй. Тэгээ орох болсон чинь орж болдгоо. Ялцгүй монголох гэдэг нь шинжлэх ухаан нотолцоод байдаг, шүүх хурлаар нотолцоод байдаг. Тэгээ Монгол руу орох гэсэн чинь нөгөө виз байхгүй, ингээс суугац байхгүй. Тэгээ бид нар чинь монголох гэдэг нь өөр бааргүй тогтоогдсон соёлын өвийг үг дуугүй оруулдаг тийм орох гэдэг гормыг гайл дээр бий болгож иж оруулж ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл сайд хүний хийх ажил гэдэг чинь одоо юу юм бэ гэхээр систем үүсгэж өгч байгаа. Тийм байна. Зам засч өгч байгаа, систем үүсгэж өгч байгаа. Ингээд сувгуудыг татаж өгч байгаа, замуудыг засч өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр оюун гэрэл гэдэг нь сайдаа болсон ч байна уу, байсан ч байна уу, дараагийн юмыг одоо орох гэдэг гормоор л оруулаад байгаа шүү дээ. Тийм байна. Батар хаалга нээсэн гэж ярьдаг чи юу гэсэн үг юм бэ гэхээр тэр хаалгыг Батар нээгээгүй байсан бол Алтай ятг орж ирэхгүй. Өөр соёлын нөхөр орж ирэхгүй. Миний дээр оруулж ирсэн 400 соёлын ерөөсөө орж ирэхгүй. Яг бол горин байхгүй юм чи нөгөө одоо байгаа гормыг бөглөх гэхээр нөгөө бөглөх нүднүүдийг бөглөх мэдээлэл нь байхгүй болохоор оруулдаг.